Дархан годод байралтай гэр бүл хүүхдийн цуцлангийн бүтээн байгуулалтын ажлууд бол явсаар байгаа билээ. За бид бүхэн бол ерөнхий байдал нь бол одоо сайхан гэр бүлээрээ ирж амардаг, тухалдаг. За сайхан үнгүү тоглоомтой, хүүхдүүд нь сайхан хүүхдийн гол дээрээ тоглодог, хүүхдүүд нь сайхан хүүхдийн усан сандаа шумбдаг, умбдаг. Ийм сайхан одоо гэр бүлийн амралт, гэр бүлийн цуслан болгохыг хэмээн сэтгэж одоо би өөрийн боломж бололцоогоор хийж байгаа билээ. Ямар нэгэн түүнээс би бол ямар нэгэн том зээл аваагүй, ямар нэгэн том төсөл аваагүй, зөвхөн өөрийн бололцоон дээр тулгуурлан хийж байгаа. Түүнээс та бүхэн маань бас маш том бүтээн байгуулалтуудад хийж байгаах гэж хамаагүй бас бити бодороо. Том компани ороогүй, зөвхөн өөрсдийнхөө чадлаар, өөрсдийнхөө одоо гар ажиллагаагаар хийж байгаа. Манайх ямар нэгэн тийм одоо захилгаан гэж байхгүй, зөвхөн мотор асаагаад бүх ажлаа хийж байгаа учраас ажлууд нь удаашралтай явж байгаа. Гэвч бид бүхэн за хүүхдийн голоо хийж дуусч байгаа, хүүхдийн усан санаа хийж дуусч байгаа. За сайхан том сүйдрвч, за тэгээд сайхан үнгүү тоглох бильярд тавих чинь, үнгүү тоглох теннис тавих чинь, сайхан үнгүү тоглох хөл өмгийн тоглоом, за хүүхдүүд нь маш сайхан тоглох гэд тоглоомоо сүйдрвч сарвчууд хийсээр байгаа. За ханкуугийн цайз гэдэг том ажил бас хүлээж байгаа. Тэр ажил маань ерөнхийдөө бол хөрөнгө мөнгө нь тулаа зогсох нь. Миний одоо зохион байгуулж байгаа суглааны аян бол нэг явцгүй байгаа учраас энэ жилдээ бол түр хойшлоо дараа жилээс явах нэ, хийгдэх нэ.